Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцоо.com-оор зочлоорой. 9-р анги. Спирит төвшин үүслийн төвшөнтэй тулалдсан нь. Одоогийн Чүфэн яг л цусан хүн шиг байсан юм. Биеэр нь цус бүрхэж байсан ч ганц ч тусалд цус нь өөрийнх нь байсангүй. Түүнийг будсан цус тэр чигээрээ дайсных нь цус байлаа. Цусанд бодогдсон Чүфэн эгчвэ багчвэ айдас хүргэн байлаа. Түүний хоёр хурцнууд нь цусанд бодогдсон юм шиг улаасан байв. Ямар ёрын хөөхд вэ? Чамайг өнөөдөр өвчихгүй юм бол шүү овгийн ахлах байх ирэхгүй биз? Чүфэний чадвар дэлхийн ертөнцийг цочроохоор байсан ч шүү овгийн ахлах ууралснаасаа болж огтхон ч тоосонгүй. Түүний эргэн тойрны агаар цуурах мэт болж үүслийн хүч биеэс нь ялгарч эхэллээ. Хүчтэй энерги нүдэнд үл харагдах шуурга болон хуйлрав. Чүфэний хамгаалалт байгаагүй бол Чү овгийнхан энэ энергийн даралтаас болж үхэх байсан биз? Вамма овгийн ахлагч нар ч мөн адил энерги ялгаруулж байв. Овгийнхан хүмүүсийг нүдэн дээрээ алуулахыг харсан тэдний зүрх зүсэгдэх мэт өвдөж байсан юм. Ялангуяа овгийнхан хүмүүсийн цогцос бүтэнч биш бүгдийнх нь толгой тасарчихсан. Яаж ийм зүйлийг төвчих вүлээ дээ? Чүфэн ингээд үх. Ван овгийн ахлах эхлээд дайрлаа. Гараа сарвууны хэлбэрт барин үүслийн хүчээ цацруулан дайрах үед 2 метр өндөр бүдэг том гарны дүрс үүсэн Чүфэнийг чиглэв. Энэ дайралт тэмч жижиг асуудал байсангүй. Ердөө 3 дугаар зэрэглэлийн техникч гэлээ үүслийн төвшний хүн үүслийн энерги ашиглаж байгаа болохоор техникийн хүч хэдэн 10 дахин нэмэгдсэн юм. Ийм аимшигтай дайралтын өмнө байсан ч Чүфэний царай хувирсангүй. Нууцлаг техникээ эдвэгчүүлээд гараа өргөн элбийн алга техникийн Ван овгийн ахлагтай нүүр туллаа. Гэвч Чүфэн үүслийн төвшний хүнийг дутуу үнэлсэн юм. Ван овгийн ахлахын дайралтыг хаасан ч гэлээ үүслийн хүч түүнийг хойш алгахад хүргэлээ. Жаада миний чулуун нударгыг хамгаалж чадах эсхийг чинь харъя л да. Чүфэнийг хойш ухрахыг харсан 3 ахлагч битүүхэн баярллаа. Ма овгийн ахлах хэд хэдэн удаа дайралт хийлээ. Үүслийн энергиэр үүссэн нударганы дүрснүүд тэнгэрээс унаж буй авраг чулуу мэт санагдаж байв. Түүний дайралт ганц Чүфэнийг ч биш, түүний ард байх Чү овгийнхныг хүртэл чиглэж байсан юм. Чүфэн юу ч хэлэлгүй хөлөө үл ялэг хөдөлгөн морь унаж байгаа мэт байрлал авлаа. Яг энэ үе ямар ч салхи байхгүй байсан ч Чүфэний хөрм намирч 2 нүдэнд нь цахилгаан жирс хийлээ. Тоотомшгүй бүдүүн цахилгаан могоонууд мөлхөн гарч ирээд Фэний биеийг бүрхэн сүлжилдэн мөлхөлдөнө. Дэндүү олон цахилгаан могой шавсан байсан болохоор салхич орох зайгүй байлаа. Цахилгаан могойнууд үүслийн хүчээр үүссэн нудрагнуудыг бүрэн зогсов. Дайралтыг хамгаалсныхаа дараа Чүфэн ууртайгаар хашгирлаа. Цахилгаан могойнууд хамгаалтын байрлалаа орхин дайрч эхэллээ. Цахилгаан могойнууд цахилгаан луу болж хэнгэрэг хаглах шахам архирцгаав. Гялтансан цахилгаан цазарч 3 овгийн ахлагч нарыг чиглэв. Энэ хүч, энэ төрх 5 дугаар зэрэглэлийн техник байна. Тэр 5 дугаар зэрэглэлийн техник мэддгийм байна. 3 овгийн ахлагч нарын царай маш ихээр хувирлаа. Тэд Чүфэнийг 5 дугаар зэрэглэлийн техник сурчсан байна гэж зүүдэлж байсангүй. Тэд 4 дугаар зэрэглэлийн техниктэй болохыг маш ихээр мөрөөддөг. 5 дугаар зэрэглэлийн техникийг дурдах ч хэрэггүй биз? Учир нь зөвхөн гол сурагчид л 4 дугаар зэрэглэлийн тулааны техник сурах эрхтэй. Харин 5 дугаар зэрэглэлийн техникийг тэд сурах гэж оролдсон ч чадахгүй. Учир нь ийм техникийг сурахын тулд асар их оюуны бэлэгтэй байх ёстой. Тэд үүслийн төвшөнд байсан ч гэлээ 5 дугаар зэрэглэлийн техникийг бүрэн сурч чадахгүй байх. Тэглээж тэдэнд 5 дугаар зэрэглэлийн техник сурах боломж ч гарч байгаагүй.
Тийм учраас Чүфэний техникийг харсан даруйда тэд гайхахын зэрэгцээ маш ихээр уурлаж байсан юм. Түүнийг 5 дугаар зэрэглэлийн техник хийж чадаж байгаад гайхаж, атаархсандаа уурлаж байсан юм. Тэд бараг 100 амьдрахтаа 4 дугаар зэрэглэлийн техникт сурах боломж гарч байгаагүй. Гэтэл Чүфэн 5 дугаар зэрэглэлийн техникийг өдийн насан дээрээ сурчсан байдаг. Үнэхээр шудраг бус санагдав. Гэвч энэ ертөнцид шудраг зүйл гэж байдаг билүү? Хамгийн хүчтэй нь л амьд үлддэг хорвоо. Нэг нэгнээ идэж өсдөг хорвоо шүү дээ. Тэд уурлаж байсан ч дайралтаа зогсоосонгүй. Өөрсдийнхөө бүх хүчийг шавхан Чүфэний дайралтыг хаах гэж тулааны техникүүдээ хийлээ. Тэдний техникийн зэрэглэл Чүфэнийхээс доогуурч гэлээ. Энергийн хүч нь үүслэх болохоор дутах зүйлгүй байв. Энергийн мөргөлдөөнөөс болж хаасайгүй дөргиж байлаа. Үүслийн энергийн дундаас цахилгаан цацарч хашааны төв хэсгийг бүрхлээ. Талбайг барьсан чулуун шалнууд агаарт хөөрөн хөвж, барилгууд бутран онов. Чүү овгийнхан энергийн хүчнээс болж хойш ухарцгаалаа. Ямар хүчтэй юм бэ? Феньер спиритийн 7 дугаар төвшин байж, үүслийн 1 дугаар төвшинтэй тулалдаж чаддгийм байна. Чуйомба тулаанаас нүд салгалгүй харах үедээ өөрийнхөө шарахыг ч мардлаа. Нэг бүтэн төвшин алгасаж энэ тэнцүү тулалдаж чаддаг хүнийг тэр харах нь битгий хэл сонсож ч байсангүй. Чүфэн үнэхээр хүчтэй юм аа. Чуйомбагаас гадна Чуовгийнхан ч анхаарлаа тулаанд хандуулцгаалаа. Гэвч тулаан харах явцад тэдний нүдэнд цочрлоос гадна өөр сэтгэл хөдлөл тодорно. Чуйомба Чуйоан битгий хэл хинч Чуовгийг гай зовлон дунах үед Чүфэнийг тэднийг хамгаалан зогсно гэж бодож байсангүй. Түүнийг жаахан байхаас нь л дорд үзэж доромжилж дээрлэгдэг байсан. Гэтэл тэр хүүхэд одоо ингээд тэднийг өхлөөс хамгаалан зогсож байгаа нь хамгийн эдгмээргүй зүйл байсан юм. Тэдний талаарх үзэл бодлоо хайж өдийг хүртэл түүнийг доромжлуулж байснаа үл тоон өөрийн амаараа Чуовгийг хамгаалж байна. Альва овг гай зовлонтой тулгарх үед заавал нэг иймэрхүү овгийнхоо бахархал болсон хүн байдаг. Гэвч тэр гай зовлонгоос овгоо хамгаалж байгаа хүн овгийнхондоо гадуурхагдж доромжлуулж байсан хүүхэд гэж бодохоор итгэмээргүй байсан юм. Энэ үйлдэл тэдний зүрхний гүнд шигдэхэд хангалттай байв. Хичээгээрэй Чүфэн. Хүссэн ч вэ, хүсээгүй ч вэ, Чуовгийнхан чин сэтгэлээсээ хашгирч байлаа. Чуовгийн ирээдүй жинхэнэ утгаараа Чүфэний гарт байсан юм. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 91-р анги нэгдэл. Үүслийн төвшний 3 хүний эсрэг тулаан үргэлжилсээр Чүфэн тулаанд давмгайлж чадахгүй байсан ч гэлээ тэднээс дутхааргүй байсан юм. Хүмүүсийн нүдэн дээр урд хожид сонсогдож байгаагүй гайхамшиг биелэлээ олж байлаа. Чуовгийнхан Чүфэнийг ялаасаа гэж байдгаараа залбирч байлаа. Чуовг аврагдаад зогсохгүй цоошин эрен үед очноо гэсэн үг. Ийм гайхамшигтай залуу хүү байхад тэдний овг оргилд хүрэх нь тодорхой. Ядаж л тэд энэ жижигхэн уул налсан хотод насаа барахгүй. Гэнэт хэд хэдэн цахилгаан могойнуудад сувран гарлаа. Урд цахилгаан ташуур мэт ташуурдаж 3 овгийн ахлагч нарын дайралтуудыг хамгаалж тэднийг үргэлжлүүлэн хойш түлхсээр байв. Чаала баясах хэрэггүй шүү. Ганц дайралтанд зэрэг хойш түлхэгдсэн 3 ахлагч зэрэг эргүүлэн дайрлаа. Тэд улам хүчтэй үүслийн хүч ялгаруулж илүү хүчрэхэг тулааны техник хийж Чүфэн рүү дайрч эхлэв. Гэвч тэдний дайралт хичнээн хүчтэй байсан хамаагүй Чүфэний цахилгаан ядах юмгүй хамгаалж байсан юм. Энэ жал ер нь хүм мөн үү? Түүний сүнсний энерги дуустгүй юм байх та.
Ярах хэрэггүй. Тэр 5 дугаар зэрэглэлийн техник хэрэглэж чаддаг гэхээр нууцлаг техник хэрч бас хичээлсэн нь тодорхой. Түүний сүнсний энерги илүү их байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ 5 дугаар зэрэглэлийн техник маш их хэмжээний энерги ашигладаг. Одоогийн төвшнээрээ бол тэр нэх удаан тэсэхгүй. Тийм шүү. Түүний сүнсний энерги их болсон ч шавхагдж л таараа. Түүний энерги биднийхээс илүү байна гэж байхгүй. Удахгүй тэр сольдж л таараа. Үүслийн төвшний хүч спирит төвшнээс тэнгэр газар шиг ялгаатай болохоор Чүфэн 5 дугаар зэрэглэлийн техник ашиглаж тэдэнтэй хэсэг тулалдаж чадах ч гэлээ удаан тэсэхгүй. Түүнийг сольдох үед 3 ахлах ядах юмгүй алчхна. Гэвч яг энэ үед хүчтэй салхи Чүфэний хөл доор үүсэж Чүфэн уусан алга боллоо. Тэр ахин гарч ирэх үедээ Маовгийн ахлахын хойно байсан юм. Түүний гар хурд сэлэм мэт хүзүүгэнд цавчив. Бүх зүйл дэндүү хурдан болсон болохоор тэд зөвхөн Чүфэний сэлэм мэт гарыг гэрлийн хурдаар цавчхийг л харж амжсан юм. Маовгийн ахлахыг хөдөлж амжихаас ч өмнө хаасайгүй цус цацарч толгой нь мөрөн дээрээсээ унлаа. Түүний газар дунсан толгойг ажиглавал тэр бардам гэгч нь инээмсэглэж байсан чигээрээ өгсөн байв. Хөгсчүүдээ надтай тулдаж байхдаа анхаарлаа бууруулж болохгүй шүү. Маовгийн ахлахыг ганц дайралтаар алсныхаа дараа Чүфэн ёрын инээмсэглэлээр инээгээд ураг шалгахад хүчтэй салхи босон ахиад алга болчихов. Энэ жаал дэндүү хурдан байна. Болгоомжтой байгаарай. Энэ бүхнийг харсан хоёр овгийн ахлах хөмсгөө зангидан анхаарлаа бууруулж зүрхэлсэнгүй. Тэд нуруугаа тулан хамгаалтын байрлалд шилжлээ. Яг энэ үед Чүфэн гинт гарч ирлээ. Түүний гарнаас гэрэл цацарч цахилгаан сэлэм үүсв. Нөгөө хоёрыг гиндүүлэн дайрахаар завдав. Жаала, биднийг басах хэрэггүй шүү. Хоёр овгийн ахлах нар хамгийн хүчтэй техникээ хийж Чүфэний дайралтыг хаалаа. Гэвч тэд зөвхөн Чүфэнийг хөнгөн инээмсэглэхийг л харсан юм. Цахилгаан сэлэм доош цавчхаас өмнө Чүфэн ахиад алга болоод Ван овгийн ахлахын ард гарч ирлээ. Болгоомжтой гэж Шүү овгийн ахлах төрүүлж хөдлөн чангаар хашгирлаа. Гэвч бүх зүйл дэндүү оройтсон байв. Чүфэн аль хэдийн дайралтаа хийчихсэн байсан ба Ван овгийн ахлахын толгойч мөн адил тасран унаж газар дээрээ өглөө. Чүфэний яаж тэр хоёрыг нүд ирэмхийн зуур алсныг харсан Шүү овгийн ахлахын түүнийг ялж чадна гэсэн итгэл алга болж оронд нь айдас нөмрлөө. Үхлийн ирмэг дээр ирсэн хойноо тэр айдас гэж юу байдгийг мэдрэв. Энэ үед л тэр Чүфэний эсрэг тулалдаж эхэлсэн мөчөөс л тэдэнд ялах боломж огтхонч байгаагүй гэдгийг ухаарсан юм. Анхнаасаа энэ хүү тэдэнтэй тулалдаагүй, харин тэднэр тоглож байсан юм. Чи би чамайг ална да. Амьдрал нь төгсөх гэж угааг мэдсэн Шүү овгийн ахлах бүх хүчээ шавхан хамгийн хүчтэй техникээ хийлээ. Гэвч түүний хамгийн хүчрхэг техникийг Чүфэн нэг нүдэрээ ч тоосонгүй. Түүний хаант тэнгэр техник төгс хурдны өмнө үүслийн 1-р төвшин үнэхээр юу ч биш байсан юм. Чүфэний бие чөтгөр мэт ургаж харайж гараа ганц даллаад л Шүү овгийн ахлахыг алчхав. Үүслийн төвшний 3 хүн Чүфэний гарт амиа алдсан юм. Тэд овгийнхоо бусад хүмүүстэй адилхан толгоогоо тастуулж өгсөн. Энэ үед Чүү овгийнхан өөрсдийн ирэхгүй гүнзгий амьсгаллаа. Чүфэний хүч итгэхийн аргагүй хүчрхэг байсан юм. Энэ үед түүнийг дэмжиж байсан хүмүүс чив чимээгүй боллоо. Хүмүүсийн амьсгалах чимээнээс гадна зүрхний цохилт хүртэл сонсогдохоор тийм чимээгүй болов. Спиритийн 7 дугаар төвшний залуу хүү үүслийн төвшний 3 хүнийг алчглаа. Тэр залуу хүү ердөөл 15 настайдаа Азуре Драгон сургуулийн гол танхимд орж 5 дугаар зэрэглэлийн техник сурсан. Тэр залуу хүү хаа явсан газраа Готсууд гэж дуудуулна. Чүү овгоос гарсан Готсууд.
Чүү овгийнхан бүгд дотроо өнөөдөр тэд аврагдаа зогсохгүй. Энэ залуу хүүл тэднийг хайж явахгүй бол тэд гарцаагүй оргилд хүрнэ гэдгийг мэдэж байсан юм. Том тулаанч дуусаж уул налсан хотоор дүүрсэн цогцснуудыг Чүү овгийнхан цэвэрлэж эхлэв. Чүү овг ихж бай, хотын иргэдж бай, бүгдийг ёс төртөө оршуулсан юм. Харин Ван Шүү Маовгийнхны толгойнуудыг уул налсан хотын хананд өлгөв. Сармөгчинг айлгах гэж тахиал гэдэг үг байдаг да. Энэ бол хүч чадлын нөлөө юм. Өмнө нь Чүүфэний орох ирэхгүй байсан Чүү овгийн хурлын танхимд Чүүфэн ахлахын суудал дээр сууж байв. Вэньер, чиний хэлснээр уулын эргэн тойрны бүх овгууд руу урилга явуулчихлаа. Чүү Ямбагийн шарх эдгчгсэн байв. Чүү овгийн ганц тулгуур баг нь болсон хүн Чүүфэнд мэдээлэл ээлтгэж байсан юм. Чүүфэн толгой дохиод юм хэлсэнгүй. Тэр Чүү Ямба руу харахчгүй гартаа байх номоо уншин суулаа. Чүүфэний ингэхийг харсан Чүү Ямба байдалд орсон аятай инэв. Харин Чүү овгийн бусад том албан тушаалтнууд нэг ч үг хэлсэнгүй. Өнөөдрөөс эхэлж Чүү Юан Чүү Ямбагийн биш харин Чүүфэний үг хууль болно гэдгийг мэдэж байсан юм. Туршлага ахимаг настай огтхон ч хамаагүй. Чүүфэнд хангалттай хүч байгаа болохоор л тэр. Түүнийг байгаагүй бол тэд бүгд үхэх байсан учраас л тэр. Вэньер, чи яагаад энэ овгуудыг дуудсан юм? Эцэст нь Чүү Юан асуулаа. Өнөөдрөөс эхэлж Чүүфэнтэй энгийнээр харьцах эрхтэй цор ганц хүн нь түүнийг өргөж явсан аав Чүү Юан байв. Чүү Юаны хэлхийг сонссон Чүүфэн гартаа байсан номоо хаагаад толгоогоо өндийлгэн хараад инээмсэглэн хэллээ. Зүгээр л уулын эргэн тойрны овгуудыг нэгтгэдэг юм уу гэж бодоод. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 92 дугаар анги. Чүүфэний гарал үүсэл. Чүү овгийн хуралч дуусаж Чүүфэн Чүү Юан хоёр гэрлүүгээ орлоо. Ава, надад асуух зүйл байна. Аавтайгаа хоёулахнаа болох үедээ Чүүфэн нэг зүйл асуухыг хүслээ. Вэньер, зүгээр асуу. Чүү Юан Чүүфэн рүү бахархсан сэтгэл хайраар дүүрэн харцаар ширтлээ. Чүүфэний авьяас бэлэг түүнийг улмал гайхшруулсаар байсан юм. Өнөөдөр бүр Чүү овгийг авралаа. Түүний сэтгэл дотор Чүүфэн аль хэдийн түүний бахархал болсон юм. Энийг харсан Чүүфэн тойруулалгүйгээр шууд асуув. Ава, миний төрсөн эцэг их яг ямар хүмүүс вэ? Яагаад намайг хайсан бэ? Тэр бол Чүүфэний асуултыг сонссон баяр хөөрөөр дүүрэн байсан Чүү Юаны царай хөшлөө. Ава, ярьж болохгүй зүйлс юм уу? Нэг л биш байгааг анзаарсан Чүүфэн ахин асуулаа. Ярьж болохгүй зүйлдээ биш ээ. Зүгээр л би тэдний талаар юу ч мэдэхгүй гэж Чүү Юан арга ядан инээмсэглэн хэлв. Та хүртэл мэдэхгүй юм уу? Та намайг хаа нэгтгээс олсон юм уу? Гэж Чүүфэн жаахан сандарлаа. Галзуу гуйлагчтай таарснаасаа хойш Чүүфэн өөрийнх нь гарал үүсэл тийм ч энгийн биш байх гэж гадарласан. Тэгэд л Чүү Юанаас энэ асуултыг асууж байгаа юм. Хэрвээ Чүү Юан түүнийг хаа нэгтгээс олсон бол эцэг эхийнхээ талаар Чүү Юанаас сонсож чадахгүй гэсэн үг. Үгүй тийм биш. Үнэнд чамайг өсгөрөө гэж нэг хүн чамайг надад даатгсан юм. Даатгсан? Хэн? Бас тэр хүнийг миний аав биш гэдгийг яаж мэдэж байгаа юм? Гэж Чүүфэн яран асуулаа. Чүүфэний яруу байхыг харсан Чүү Юаны царай байн хувирч дотроо эргэлзлээ. Эцэст нь тэр санаа алдан хэлв. Тэгж их мэдмээр байвал би чамд хэлье. 15 жилийн өмнөх нэг өдөр би Чүү овгийн зарц нарыг дагуулan алс газар руу явсан юм. Тийшээ явах замдаа бид ойгоор дайрсан. Тэр уулын ойд би нэг хүнтэй таарсан юм л да. Тэр хүн нэг хүүхэд тэрч байсан ба миний овг нэрийг Чүү мөн эсхийг асуусан. Тэр үед бид бараа зөөж байсан юм.
Түүний ховцос их сэжигтэй байсан болохоор би асуултанд нь хариулаагүй. Гэвч тэр хүн байрнаасаа хөдлөөчхүү байхад хоёр хүн дэлбэрч өгсөний дараа хаан сайгүй цусуурсаж эхэлсэн. Тэр үед бид дэндүү айснаасаа болж зугдахыг хүссэн ч амжилт олоогүй. Хүчтэй аваараа биднийг хөдөлгөөнгүй барьсан. Чи чүү овогтой юу гэж тэр хүн ахиад асуусан. Тэр үед л би зарц нарыг алж биднийг барьсан хүн нь тэр хүн юм гэдгийг ухаарсан юм. Гэвч тэм хүчтэй хүн харсан тэр үеийн би айдсаар дүүрсэн болохоор яаж асуултыг сонсож чадах вүлээ? Би түүн рүү чимээгүй л ширтсээр байсан. Тэр үед түүний хоёр нүдэнд гал дүрлзэж бидний авч явсан бүх бараа шатаж тэрэгний морд бүгд үнс болцгоосон. Тэр үед түүний төвчээр алдагдаж алах хүсэл ялгаруулж байсныг би анзаарсан. Тэр бол миний амьдралдаа харж байсан хамгийн аимшигтай алах хүсэл байсан. Яг л тамаас гарч ирсэн мэт. Тэгэхэд л би гарцаагүй өгөх юм байна гэж бодсон. Гэвч тэр над руу дайраагүй. Тэр сүүлийн удаа намайг чүү овог нэртэй эсхийг асуусан. Тэр үед би огтхонч эргэлзэлгүй өөрийн нэрээ хэлж овгийнхоо талаар бүх мэдээллийг өгсөн. Энэ хүртэл яриад Чүү Юан гэмссэн мэт харагдлаа. Чүү Юаны яриагаар бол тэр чүү овгоо бусдад илчилж үхэлд хүргэж болохоор байсан юм. Гэхдээ чүү овог одоо ч гэсэн эсэмэнд байсаар байна. Тэгэхээр тэр хүнд өөр зориг байсан гэсэн үг. Ава, дараа нь яасан юм? Гэж Чүү Фэн төгсгөлийн сонсхийг хүслээ. Дараа нь тэр надтай хамт байсан бүх зарц нарыг алаад ганц намайг амьд үлдээсэн. Тэгээд надад тэрвэрч байсан хүүхдээ даатгаж өгсөн. Тэр хүүхэд нь чи байсан юм. Чамайг тэрвэрч явсны дараа тэр хүн надад чамайг өөрийн хүү шигээ өсгөрөө гэж хэлсэн. Гэхдээ чиний нэрийг сольж болохгүй. Заавал Чүү Фэн байх ёстой гэж сануулсан. Тэр энэ үед Чүү Фэн эц төгсгөлгүй цочролд орлоо. Тэр хүүхдийг өөрөө байж магадгүй гэж гадарлаж байсан ч гэлээ цочирдсан юм. Түүний нэрийг Чүү Юан биш, харин өөр хүн аль хэдийн шийдчихсэн байна гэж зүүдэлж байсангүй. Чүү Юанаас 3 удаа овог нэрийг асуусан гэхээр түүний төрсөн аав ч мөн адил Чүү овогтой байх. Харин яагаад түүнийг Чүү Юанд даатгаж өгсөн шалтгаан нь гэвэл түүний төрсөн аав нь Чүү Фэнийг нэрээ битгий солиосоо гэж хүссэн болохоор л тэр. Би яаж эсэргүүцэх вүлээ дээ? Мэдээж би түүнд амлалт өгсөн. Гэхдээ тэр хэдэн шаардлага тавьсан. Би чамд хаанаас ирсэн хэн гэдгийг чинь хэлж болохгүй. Бас өөрийнхөө төрсөн хүүч гэж хэлж болохгүй. Тиймээс чи анханасаа миний өргөж авсан хүү болсон юм. Хамгийн чухал нь би чамайг зовоож болохгүйгээс гадна эрүүл чирэг өсгөх ёстой. Энэ шаардлагуудын нэгийг зөрчих юм бол ганц л төгсгөлтөө байх байсан. Чүү овгийг ол мөргүй устгах. Чүү Юан бүх үннийг хэлснээр Чүү Фэн яагаад аав нь түүнд гарал үүслийнхэн талаар огт ярьж байгаагүй ойлгосон юм. Чүү Фэнийг үннийг мэдчихвээ гэж айсандаа биш. Харин өөр хүн түүнийг сүрдүүлж байсан болохоор л тэр байж. Ава, та тэр хүний нэр юм уу онцгой таних тэмдгийг мэдэх үү? Гэж Чүү Фэн асуулаа. Учир нь Чүү Фэн дотроо хариултыг гадарлаж байсан юм. Тэр нэрээ хэлээгүй. Гэхдээ түүний духан дээр хачин гал шиг тэмдэг байсан. Гэж Чүү Юан хариулав. Энэ үед Чүү Фэн нэлээд тайван байсан юм. Түүний гарал үүсэл тэр гуйлагчтай ямар нэгэн холбоотой гэдгийг тэр гадарлаж байсан болохоор шүү дээ. Ава, тэр өөр зүйл хэлсэн үү? Миний төрсөн аав ээжийн талаар ч юм уу? Үгүй ээ, юу ч хэлээгүй. Тэгвэл та түүнийг миний аав биш гэдгийг яаж мэдэж байгаа юм? Энэ үгийг сонссон Чүү Юан нүдэн анаад гүнзгий амьсгаа аваад удаанаар хэлв. Учир нь тэр чамайг надад өгөх үедээ хүнд ачаанаасаа салсан юм шиг л харагдсан. Тэр тэсөөр ааштай болоод галзуу юм шиг хашгирч эхэлсэн.
Би тэр өдөр түүний хэлсэн үгсийг маш тод санаж байна. Юу гэж хэлсэн юм? Гэж Чүфэн тэсч ядан асуув. Тэр тэнгэр өөд хараад орилж эхэлсэн. Харсан биз дээ. Би хэлсэн бүхнийг чинь хийсэн болохоор намайг явуулчих тэхүү. Гуйж байна. Намайг явуулчих гэсэн. Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой.